авраага үзэж би бахархаж авлаа. Багш нар маань дуучдыг төрүүлдэг. Тэгээд би төвөнд хэлсэнчлэн намайг өдгийдэж авсан, намайг өсгөж хүмүүжүүлээд төгсгсөн бас бахилах ур чадварыг би өөртөө шингээж авсан гэж би өөрийгөө хардаг. Тэгээд багш нь одоо багшаа би солгоо хоолой засаж байгаа. Ямар үнэтэй. Дуугаар сэтгэл засаж байгаа. Тэгээд тэр бомтын сэтгэлгээг бас давхар ингэж хичээлээ 3 4 тэгээд номтой нөхөрлөх ингээд миний хичээл бол 5 юм онцлог зүйлтэй. Одоо нийтийн масс зориулсан ирнэ VIP хоёулахнаа ингэж хичээлтэй. Дуугаар сэтгэлийн засаад хоолойн засаад тэгээд баялаг хуримтлуулах тэр бүмтний сэтгэлгээг зааж байгаа. Тэгээ ийм одоо багш болсон. Тэгээд их шинэлэг одоо энэ шинэлэг онлыг одоо боловсруулж байгаа юм байна сургалт. Хажууд ингээд жижиг охин шиг боловч би ч одоо бас олон жил 25 жил багшилсан байна багшаа. За тэр тийм. Тэгээ та бүхнийхээ гоё нэрийг би хайрлаж хамгаалж хадгалж явах юмсан гэж хичээдэг. Баярлалаа. Та ирсг одоо нэг өдөр дэлхийд ингээд дуучин гаргачаад гой та ирсгэ ингээд багтаад байж хамсан гэж боддог бодлол миний хүсэл байгаа шүү. Мяраа төгсгөөд ингэсэн шүү дээ. Энэ дараа маань гэсэн дуулаачин багш аав гэхгүй. Тэгэхээр би энийг шалгуулсан чинь энийг нь авцсан шүү дээ. Хайдаг багш бүр энэ үртэйг авмаар ингээд тэгээд авсан чамин чулуун багш байсан. Би тэгээ яг юу ч гэсэн шалгуулад үзэхдээ гэсэн чинь авсан. Тэгээ 20 жил багшилсан шүү дээ. Тэгээд дараа маань ингэж манай сургууль бол ер нь тийм нэг ижгүрэн одоо тийм сайхан төгссөн хүүхдүүдэд цаашд нь сургууль хүмүүжүүлэх багш болоход нь тусалдаг. Бүр нэг тийм сайхан удамшил болсон тийм сайхан соёл урлагийн сургууль. Өнөөдөр энд сурах гэж орж ирж байгаа залуучууд бол хамгийн их азтай их тийм онцгой сайхан тийм авьяастай тийм улсууд орж ирж одоо өөрийнхөө тэр өөрийгөө илэрхийлж өөрийгөө нээж дэлхий дээр гарч ингэж байдаг одоо энэ сургуулиуд бүр гайхамшигтай үе талахтай суур тасрагууд юм да. Бас өнөөдөр явдаг шүү. Соёл урлагийн их сургуулиараа бас Монгол яатаж явдаг шүү. Хоёр багш хамгийн сайн сайхан хүсээ өрөө